Сайн мэцхан залуучуудаа хайт хийгч байна. Өнөөдөр видеогоор бид танд хэрэгтэй 3 зөвлөгөө бэлтлээ. Ялангуяа та сая PC авсан бол урт хугацааны турш өөрийнх нь PC-гээ асуудалгүй ашиглахад нь туслаа. Тэр үеийн компьютерууд хэрэглэгчээс баггүй халамж анхаарал шаарддаг байсан бол орчин үеийн компьютерууд хамаагүй гайгүй болсон. Гэхдээ үе анхаарал хандуулж исэн зүйтэй болов. Юу вэ гэхээр 6 сараас 8 сарын хооронд компьютерийн эд ангиуд дээр тоос шороо жишээлбэл сенсэн дээр, радиатор дээр, кейсний шүүлтүр болон тэжээлийн блокны шүүлтүрүүд дээр тоос маш хэмжээгээр суусан байх магадaltaй. Энэ тоосыг бид соруулахгүйгээр эсэргээрээ үлээх аргаар тоосыг нь бол цэвэрлэх нь зүйтэй. Яагаад соруулж болохгүй гэхээр бид нар компьютер дээр, эд ангиуд дээр маань хасах цэник үүсэх боломжтой. Энэ хасах цэник нь өөрөө ямар нэгэн эд ангийг эвдэх юм уу, гэмтэх магадaltaй байдаг учраас бид air duster юм уу ямар нэгэн хийгээр үлээлгэх төхөөрөмжөөр цэвэрлүүл зүйтэй. Өөр нэг арга нь та чих тайлчураар эд анги бүрийг арчих боломжтой. Харин тэрэндээ анхаарал хандуулад жоохон хянуур байж заавал хацсны дараа коммент асаавал зүйтэй шүү. Хэрвээ энэ аргачлууд нь танд хүндрэлтэй юм уу ойлгомжгүй санагдчихвэл та манайхаас ком авсан болвол PC Care үйлчилгээгээр компьютераа авчираад таны компьютерийг бид 1 хоногийн дотор цэвэрлж өгөх бас боломжтой байгаа шүү. Энэ аргын давуу тал нь мэдээж та өөрийнхөө цаг хугацааг хэмнээд биднэрт өгөөд бид нар бүх хариуцлагыг үрээд хийгээд өгнө гэсэн үг. Нэмээд бид PC case-ийнхаа шүүлтүүрүүдийг тогтмол цэвэрлж явах хэрэгтэй. Яагаад тэгэхээр орчим тоос шороотой бид магадгүй гистэй амтантай байж магадгүй. Эсвэл та ойр хавцаа хин нэгэн тамхи юм уу веб хэрэглэдэг тохиолдолд энэ шүүлтүүрүүдийг тогтмол цэвэрлж яхад компьютерийн агааржуулалт сэлгэлт болон цэвэрхэн байдалд нөлөөлнө. PC дээрээ температур хяндаг програм суулгуул зүйтэй. Бидний санал болгох нь GPU-Z юм уу Hardware Info гэсэн програм байгаа. GPU-Z-ийн давуу тал нь өөрөө температурын сенсорыг толдож харуулдагаараа давуу талтай хэрэглэхэд маш энгийн. Харин Hardware Info нь зөвхөн температураас гадна бусад төрлийн сенсор, тэжээлийн зарцуулалт, их хавтны мэдээлэл болон бусад эд ангийн мэдээлэл гаргаж ирдгээрээ давуу талтай. Мөн Hardware Info дээр та өөрийнх нь харахыг хүссэн сенсорын болон температурын мэдээллийг тохируулан зөвхөн тэр мэдээллийг харуулах боломжтой. Програм нь өөрөө анх хэрэглэхэд төвөгтэй байдаг учраас эхлээд энэ програмныхаа талаар судалгаа хийвэл зүйтэй байгаа. Яагаад температурыг шалгах шаардлагатай вэ гэвэл та компьютерийн эд ангийн үйл ажиллагааг шууд харах боломжтой гэсэн үг. Мөн та явандаа ирээдүйдээ термал пэстээ сольж таарна. Тэгэхээр танд температурын мэдээлэл нь бас анханасаа байвал нэмэрлэнэ гэсэн үг. Тэгэхээр үе температур хянжаах нь оновчтой шийдэл юм аа. Харин Windows апдейт тогтмол хийдэг тийм үү? Тэгэхээр Windows-ийн апдейтыг та 4-6 сарын дараа cmd командаар админ ирэхээр оруулаад dsm командыг өгөөд араас нь sfc командыг өгсөний дараа Windows-ийн эвдрэх магадaltaй файлуудыг сэргээх ийм орчин нөхцөлийг бүрдүүлж байгаамаа. Хинч PC-гээ вирустуулахыг хүсэхгүй. Тийм учраас эргэлзэж яхах нь чухал. Яагаад гэвэл бидний ашигладаг Chrome, Edge, Firefox гэх мэтийн браузеруудын дарах линкүүд нь өөрсдөө аюултай байж магадгүй учраас эргэлзэж ивэл зүйтэй гэсэн. Тухайн таны дарах гэж байгаа линк юм уу, ашиглаж байгаа вебсайт нь өөрөө аюултай үгүйг нь анханасаа мэдэх боломжгүй. Тийм учраас бид энэхүү вебсайт нь таны мэдээллийг аль хэдийн авах гэж байгаа гэдэг талаас нь авч үзэх шаардлагатай. Тиймээс интернетээр бид аюулгүй аялахыг хүсвэл ямар нэгэн adblock ашиглана. Миний санал болгож байгаа нь uBlock Origins Lite. Энэ нь өөрөө ямар нэгэн спам, баннер, pop-up, фишингийг ихэнхдээ айлгаж чаддаг. Харин вирусын хувьд зөвхөн ачаалсан үед илүү халдварладаг учраас та файл юм уу програм оруулахаас өмнө Windows Defender-ээр шалгаад Windows Defender та идэхгүй байвал вебээр вирус тодлоор бас давхар шалгах боломжтой байдаг шүү. Тэгвэл ажил мэргэжлийн онцлогоос хамаарат чухал файл хадгалдаг юм уу боловсруулдаг байж болно. Энэ тохиолдолд та Kaspersky, Bitdefender, ECT-ийн төлбөртэй програмуудыг ашиглах нь арай илүү давуу талтай. Харин та гэртээ тоглоом тоглодог эсвэл хувийн файлаа хадгалдаг байвал Windows Defender байхад хангалттай.
Энэгээр манай 3 зөвлөгөө туслаа. Тантай цуг хайт хийх шин баялаа. Баярлалаа.